Yo guys. За та бүхэн дараагийн бичлэгээрхэн уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн нэг гайхалтай жүжигчин бол та бүхэн Rocky Balboa гэдэг нэртэй киногоор нь алдартай. Энэ бол Rocky гэдэг киног баг үзээгүй хүмүүс ховор. Ялангуяа бокс сонирхдаг хүмүүс бол Rocky гэдэг нэр бол амар алдартай кино. За энэний гол дүрийн жүжигчин Sylvester Stallone-гийн талаар та бүхэнд ярьж өгөхөд бэлэн болоод байна. За тэгтээ хэдүүлээ бичлэг рүү орохын өмнө нэг хийх зүйл байгаа тийм ээ. Манайгаа дэмжиж мартахаас өмнө лайка дараад бас дор байгаа хэсэгт subscribe хийгээд өгөөч. Одоо энэ мэдлэг хөтлөө шууд бичлэг рүүгээ орцгоё. Let's go. За, Sylvester Stallone-ыг төрөх үед нэгэн осол тохиолдсон байгаа. Тэгэд ягаад энэ осол тохиолдох болсон бэ гэхээр тухайн үед Sylvester Stallone-гийн ээж нь маш ядуу байсан. Хүүхдийнхаа эмнэлэгт төрүүлэх зардлыг дааж чадахгүй хэмжээний тим ядуу байсан. Тийм учраас зүгээр амьдрдаг байсан нийтийн байрандаа хүүхдэд төрүүлсэн байхгүй. Тэгээд мэдээж хэрэг эмнэлэгт биш нийтийн байранд төрүүлэхээр яаж өлегтэй авах юм бэ? Тэгээд тэрнээсээ болоод осол болоод Sylvester Stallone жоохноос ахуулаад амных нь хэсэг нь жоохон саажилтад төрсөн. Тэгээд саажилтад төрсэн хүүхд чи яадаг вэ гэхээр жоохон хилний бэрхшээлтэй заяа. Жирийн хүүхдүүд чиг ярьж чадахгүй тийм бөөнкий хилтэй дээрээс нь гацаж ярьдаг тийм хүүхд байсан. Тэрнээсээ болоод 10 жилийнхаа яг дунд сургуулийн хүүхдүүдэд байнгын жоохон дээрлэх хүлдэх ч юм уу тий. Жоохон хэцүү зүйлийг үд туулж амьдэрсэн. Тэгээд Stallone-гийн хувьд болохоор баг ухаас ахуулаад жүжигчин болох мөрөөдөлтөө. Тэгээд мөрөөдлөө дагаад явсан. Гэвч бодолтой тий. Жүжигчний хамгийн гол зүйл бол яриа штэ тий. Бөөнкий хилтэй тий. Уруулны ийм жоохон иймэрхүү далийн уруултай. Тэгээд жирс ч гацж ярьдаг бол энэ хүнийг хэр баргийн киноны компани бол өөрийнхөө жүжигчин болгож авахгүй. Тэгээ маш олон кино шалгаруулалтанд орсон. Тэр ч байтугай зүгээр туслах дүр 200 хэдэн хүнийг туслах дүрээр аавна гэсэн шалгаруулалтанд хүртэл ороод Stallone унжсэн байгаа байхгүй. Тэгээ шинэ кино урлагаар яваад юусоо амжилт олохгүй байсан учраас нэг зүйл хийхээр санаа төрсэн байна. За энэ нь болохоор насан туршидтын кинонд тоглохоор болсон. Тэгээ насан туршидтын кинонд тоглож яваад тэр үед насан туршидтын кинонд зүгээр яг уу Stallone-ыг ягаад авцсан бэ гэхээр тухайн үе Stallone ч өөрөө нөө жоохон спортер хичээлдэг, би билдер нь гайгүй. Тэгээ уг нь угаасаа өндөр гайгүй сайхан залуу шүү дээ. Тэнд заавал одоо насан туршидтын кинонд нэх юм яриадах шаардлагагүй. Тэгээ насан туршидтын кино яд ч өөрт нь дүр өгөөд тоглуулад тэгээ дээрэс нь 2 өдөр тоглоход $200 авах боломжтой байсан. Тэгээд насан туршидтын кинонд тоглоод энэ ч хажуугаар нь кино урлагаа орхиогүй. Кинонд тоглож исэн туслах дүрмөрөө. Тэгээ тухайн үед туслах дүрээр тоглож исэн кинод үзэсэнд ямар нэгэн мөнгө өгдөггүй супермаркетын 15% хямдралын бичиг дээрэс нэг одоо хэрэглэхгүй нэг подолк ч юм уу янз бүрийн юм хайрцагтай өгдөг. Тэгээ тэргээр яаж хүн амьдрах юм бэ? Тэгээ угаасаа тийм насан туршидтын кинонд тоглож амьдралаа болгодог байсан. Тэгээд хямдхан байранд амьдраад дээрээс нь заяа Stallone-гийн хувьд $100-ыг ч баг хадгалж үзээгүй. Хадгалах тийм мөнгөгүй байсан. Тэр ч бодгоо байрнуудаас ерөөсө байнгын хөөгдөстэй явдаг. Төлбөрөө төлж чадсангүйгээд. Тэгээд хөөгдснөөсөө болоод автобусны зогсоол дээр одоо метроны зогсоол тэр хонох өдрүүд амирх байдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд энэ жүжигчин маань ингэж тэгэж явж байгаад бас нэг өөрийнх нь танил нь чи одоо ингэ насан туршидтын кинонд тоглохоо болоо. Эн чинь бол чиний дараа нь ирээдүг баллаа штэ гэж хэлсэн. Тэгсэн чинь мань хүн болохоор юу гэж хариулсан бэ болохоор надаа угаасаа ямар ч сонголт байхгүй. Би хэрвээ энэ кинонд тоглохоо болчих юм бол байрныхаа мөнгийг төлөх байтугай хоол идэх хоолныхоо мөнгийг ч олж чадахгүй гэж хариулсан байгаа байхгүй. Энэ сонголтгүй тоглож байгаа кино. Тэгэд мань хүн бас нэг туслах дүр бүтээгээл тэр насан туршидтын кинонд яг тоглоод хажуугаар нь наасч ажил мэл хийгээл ингэж явж идэл нэг мэтгэл 30 давцсан. 30 гараа авцсан. За тэгээд кино урлагаар ер нь бол амжилт олохгүй байна би гэж ойлгоод тэгтэл кино урлагаас бас бууж өгөхгүй. Ер нь зохиол бичээд киноны зохиол бичээд үзвэл ямар вэ гэд нэлээд жоохон суралцаад тэг киноны зохиол бичиж эхэлсэн байна. Тэгээд тэр үед хамгийн алдартай киноныхоо зохиолыг бичсэн. За та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Rocky гэдэг киноны зохиолыг Rocky 1-ийн зохиолыг бичсэн байна. Тэгээ ягаад энэ кино зохиолыг бичгээр болсон айгуу тийм сонирхолтой заяа. За энэ дээр болохоор яасан бэ гэхээр тухайн үед Мухаммад Алигийн хувьд гэх юм бол нэг Chuck Wenner гэдэг нэртэй нэгэн сураггүй боксчонтой тоглохоор болсон байгаа байхгүй. Зүгээр одоо юу гэх юм хүмүүсийг хөгжөөхтэй тоглолт заяа. Ямар ч тийм одоо жинхэнэ оригинал тоглолт гэж үзээгүй хүмүүс. Гэвч тэр тоглолтын дээр тэр Chuck Wenner гэдэг нэртэй хөгшин боксчин болохоор Мухаммад Алигийн цээжинд нэг зөхиод унаагаа ачдаг. Нокаут авцсан. Тоолуулсан байгаа байхгүй. Тэгээд яг сүүлд нь тэр нокаутаар Мухаммад Алид ялагддаг тийм тоглолт байсан. Гэхдээ энэ тоглолт бүр амар тухайн үед Америкт төгссөн байгаа байхгүй. Бодоод үзэлтэй. Мухаммад Али тухайн үед одоо ч гэсэндээ бүх цагийн үеийн шилдэг боксчин гэж яригддаг. Тэгээ бүх цагийн үеийн шилдэг боксчин мэдээж хэрэг яг тухайн үеийн prime үедээ бол бүр ямар ч өрсөлдөгчгүй бокс гэж яригддаг байсан байхгүй. Угаасаа Мухаммад Али тэмцээн дээр гарлаа. Угаасаа хин ялах нь угаасаа тодорхой. Тийм байсан. Гэтэл тэр хүнийг
унгац ингээ бодлоо. Зүгээр нэг сураггүй тэгээд жоохон хөгшин богцсон штэ. Цагаарстай. Тэгээ энийг харсан Далоны болохоор за би энэгээр кино зохиол бичээд үзүүл ямар вэ гэдэг сэтэл төрөөд тухайд Рокки гэдэг киног бүтээсэн байгаа. Зохиол нь бичсэн байгаа. Тэгээ зохиолыг бичээд Рокки гэдэг киногийн зохиолыг бичээд кино хийдэг кино урлагийн газрууд руу яваад өгсөн байгаа зохиолоо. Тэгсэн чинь зохиолын кино урлагийн тэр нэг студийн газрууд болохоор үзээд ямар гайхалтай зохиол вэ? Энэ кинонд зохиол хэрвээ кино уулзах юм бол нэлээд амжилт болно гэж хэлсэн. Тэгээ дээрэс нь чиний одоо энэ чинь $1000 авъя ч гэдэг юм уу те хэдэн доллар авъя юм авъя. Тэгээ Рокки гэсэн чинь тэрийг нэг өгөхгүй гадсан. Тэгээд $5,000 болсон. Сүүл рүүгээ баг $10,000, $20,000 болсон байхгүй. Тэгээ ягаад Рокки энэ киногоо өгөхгүй байгаад байсан шалтгаан нь юу вэ гэхээр өөрийнх нь бичсэн зохиол тэг гол дүрд нь өөрөө тоглохыг хүссэн. Тэгээ өөрөө тоглох санал тавьсан. Гэвч тухайн үед хинч мэдэхгүй нэг жүжигсэн заяа. Тэг кино урлагт зүгээр нэг тутлах дүрлэл бүтээжсэн гар. Яаж энэ киноны одоо гол дүрээр нь тоглох тийм кино урлагт тэгж одоо ямар ч кино урлаг кино хийдэг компаниуд тэгэхгүй шүү дээ тий. Тэгсэн чинь мань хүн болохоор юу гэж амласан бэхэр би та нарт $10,000 ч өгөхгүй. Гэхдээ хэрвээ намайг энэ киноны гол дүр тоглуулна гэвэл би баг үн хөлсөн хэдхэн центэрч болтугай энэ киноны гол дүр тоглож ажилламаар байна гэж хэлсэн. Гэсэн чинь нөгөө кино бүтээдэг компаниуд татгалзаал байсан ч сүүл рүүгээ Роккигийн гээд ярьчих заяа. Роккигийн тэр хичээл зүтгэлийг хараад хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Гайхалтайгаар. Тэгээ хүлээн зөвшөөрөөд Рокки гэдэг кинонд өөрөө аль биесээр тоглохоор болсон. Гэвч мэдээж кино бүтээдэг компаниуд нь болохоор дөнгөж одоо сураггүй жүжигчдийн тоглолоор энэ кино амжилт олохгүй дээ гэдэг байр суурьтай байсан байгаа байхгүй. Тэгээд ямар сандаа нөгөө нэг кино бүтээх тэр зардлыг маш багаар төсөлж хийхэр болсон. Маш багаар шүү дээ. Тэгээд өмнө нөгөө нэг кино зохиол дээр бичсэн тэр зохиолын дагуух хэсгүүд ихэнх жоохон хасагдсан. Рокки яг өөрөө киногоо найруулсан учраас тэр киноны найрлагаандаа нэлээд олон бас нэмэлт өөрчлөлтийг оруулсан. За жишээ нь шүү дээ. Рокки гэдэг кино болохоор зөвхөн боксын амьдралыг харуулсан гэхээс илүү одоо хүний амьдралыг харуулаад тэгээ бас жоохон тэр Роккигийн хайр дурлалын харилцааг харуулсан кино шүү дээ. Яг анх их нэртэйгээ танилцчаад их нэрээ ингээд найрах гэж явж байгаад хоёулаа хамт болзоонд явдаг хэсгийг та бүхэн санаж байна уу? Нэг урангуулгалтын талбай буюу одоо Коток дээр очиж тоглохоор болдог. Коток дээр очиж тоглох болсон ч нөгөөт нь хаагдцсан. Өнөөдөр ингээ амарч байгаа гэдсэн чинь нөгөө хүний дуудаж ирүүлэнгүүтээ нэг хэдэн доллар өгөөд тэгээд 10 минутын ирэх авч тоглохоор болдог байхгүй. Тэгэх ямар ч хөнгүү газар штэ. Уг нь бол яг кино зохиол дээр болохоор маш хүнтэй тийм нөгөө нэг Коток дээр очиж тоглохоор болсон. Гэвч нөгөө нэг төсөв нь маш бага байсан учраас тэгж скин зураг авалтын нэхээс аргагүй болсон. Гэхдээ энэ киноны бас нэг айгүй гоё хэсэг болж чадсан байгаа байхгүй. Айгүй нэг романтик тийм гоё хэсэг болж чадсан. Энэ нэг хоёр нэг айгүй тийм бүтлгүй хоёр гар хоорондоо ингээд үерх гээд болцож байгаа ч юм шиг тий. Иймэрхүү хэсэг болж чадсан. За тэгээд энэ киноны энэ хэсэгч гэдэг юм уу. Тэгээд дээрээс нь та бүхэн нөө эхнэрийнх нь ах нь Албаар Роккитэй болзоонд явуулахын тулд яг шарж байсан цацагт хэруулаа. Нэг юунасаа гаргаж ирээд, Туковносоо гаргаж ирээд цонхоор гаргаж шиддэг гэсэн үг байхгүй. Тэгэд энэ нь болохоор цацагт хэруулыг хэд хэдэн удаа шидчихвэл энэ хайр мөнгө болно шүү дээ тий. Тухайн төсн айгу бага байсан учраас тэр цацагт хэруулыг нэг удаа ингээд цонхоор гаргаж шидлээ шүү дээ тий. Шидэл доор нь ингээд тосч авдаг хүнтэй заяа. Тэгэл тэр одоо зураг авалж байгаа пэлдэх юм бол тосч авдаг хүн буцчноо цацагт хэруулээ оруулаа ахаа шиднэ гэсэн үг байхгүй юу. Тийм баг төсвөртэй байсан. Тэгэд олон хэсгүүд дээр уг нь бол нэг галерей дээр очиж галерейгийн урд очиж Рокки ингээл өсөрдөн шүү дээ. Гэл ингээл гүүж гаччаал тэр хэсэг үүдэн шүү дээ тий. Тэрний зураг авалтыг яах гэж авсан бөхөр анх нөгөө галерейтэй яриад манайх энд одоо танаа урд чинь ингээд зураг авалтаа хиймээр нэгсэн чинь галерей бол хинч мэдхгүй жүжигчин тэгээд ерөөс хүлэн зөвшөөрөв. Тэгээд галерейд баригдахгүй үүднээс өглөө үүрийн 4 цагт гүүгээд хинч байхгүй байхад тэнд гараад гүүж гараад тэгээд ингэж орилж байгаа хэсгийг тэнд зураг авалтыг гэсэн. Тэгээд өглөө гүүж яхад нь эрт лангу мангу янз бүрийн онгооцсон байсан учраас тэрийг жүжигчин гүүжнэ гэж бодоагүй, кино зураг авалт явж гин гэж бодоагүй. Жинхнээсээ тэнд байсан лангууны хүн бокс ч одоо бэлтгэгээ гүүжнэ гэж бодоод ингээд жимс ингэ шиддэг гэсэн үг байхгүй. Тэрийг авж байгаа хэсэгчсэндээ тэр бол ямар нэгэн тийм киноны нэмэлт өөрчлөлт ороогүй. Яг тэрэнд нь тэгж таарад тэрийн кинодор сонирхолтой болохоор нь оруулсан хэсэг байхгүй. Тэгээ энэ кино хийгдсэний дараа 5 хугаас мэдж байгаа. Кино маш бага зардлаар хийсэн мөртлөө өөрийнхөө ашиг орлогыг 20 дахин нугалж олсон. 20 дахин гэж авч байна. 200 дахин нугалж олсон. Тэгэд Роккигийн хувьд гэх юм бол энэхүү кино зохиолоор
Оскар хүртэл авсан байгаа байхгүй юу? Үнэхээр гайхамшигтай гэж хэлж болохоор. За тэрний дараа болохоор Рокки гэдэг киногоор амар од болоод тэгэл нэлээд хүмүүс гинт танигдаал. Гэсэн ч од болсны хэрээр хүмүүс болохоор бас нэг сонин хэл мэдээллийн хэрэгслэр Роккигийн талаар юу гэж шуугж ирсэн бэ гэхээр энэ зүгээр азан таараал тэгээд од болцсон гар юм шүү. Азан тараал нэг удаа нэг заримдаа хүмүүсийн аз тараал нэг удаагийн юмараа нэг сугаан тождогтой адилхан гинт од болчтой шүү дээ. Авьяас хүмүүртлөө сугаан тожвол гинт од болчдөг. Яг тэр шиг сугаан тождсон юм шиг юм азан таарсан юм шүү. Гэсэн яриа бас ингээд нилээх гарсан. Тэгээ мань хүн мэдээж яг энийг сонсоод яаж зүгээр авах вэ те? Шууд кино зураг авалт дуусныхаа дараа жижигхэн өрөөндөө бүр ингээд хідэн цагаар гэрээс гарахгүй байж байгаад дахиад шинэ кино зохиол бичсэн байгаа. За энэ зохиол нь болохоор Feast гэдэг нэртэй кино. За Feast гэдэг нэртэй кино нь болохоор жоохон мэрэгжлийн яг pro wrestler гэж ярьдэн шүү дээ. Pro wrestling тийм амьдралыг харуулсан тийм кино зохиол бичсэн. Тэг хүмүүст өөрийгөө би бол тийм азар гарсан нөхөр биш шүү гэдгийг харуулахыг хүссэн ч энэ кино 2 жилийн дараа Роккиг гарсны 2 жилийн дараа гарсан ч фейлдсэн. Явшиг орлого бүр амар муу болсон. Тэг хүмүүсэндээ энэ угаасаа азны гар байсан биш тэгэхээр хайл яриа л хэлсэн. Тэгээ мань хүнд дараагийн сонголт юу байсан бэ гэхээр Рокки 2-ыг бичгэл сонголт байсан. Тэгэд бас энэний нэг өмнөхөн хэсгийг яриа заяа. Роккигоор од болоод хүмүүст амар олон хүмүүс танигдсан шүү дээ. Рокки гэдэг кино бүр тухайн үеийн яг тухайн жилдээ бүр хамгийн их ашиг орлоготой киногоор нь тодороод тэг хамгийн амжилт олсон киногоор нь тодороод дээрэс нь Оскарын шагнал хүртэл авцсан. Тэг тэр үед болохоор аав нь Рокки 2 гэдэг худлаа хуурамч зохиолыг өөрөө бичээд тэгээд манай хүү энийг бол одоо ийм кино зохиол бичсэн гэж нэг мөнгө олох гэж тэгж нэг кино студ компаниуд руу тэр зохиол нь явуулсан байгаа байхгүй. Тэр нь болохоор үнэхээр новш байсан тэр зохиол нь. Тэгэд Рокки багасаа аавтай айгу муу харилцаатай байсан. Яг тэгвэл аав нь багасаа хүүхдээ маш их зод, маш их сэтгэл зүйн одоо дарамт. Тэгээд дээрэс нь одоо тийм бие махбодын хүчирхийлд өртүүлж өссөн болохоор том болоод нэг аавыгаа би өстой үзээ ядаад би энэ мөстө томорхоор аландаа гэж боддоо шүү дээ. Яг тэр шиг бодоод аавыгаа үзээ ядаад өссөн. Гэсэн ч ганц ч мөнгө төгрөгөөр ганц ч юмар туслаагүй юм байж амжилт хүрсэн дараа яах гэж надад ингэж муухай саад болд юм бэ гэж бол бодсон. Тэгээд аав нь болохоор энэ дээр маш саад болол янз янз болол яваад байгаа байхгүй. Тэгсэн ч ээж нь тэгээд дүү нь ахыгаа өмөрөөд хүүхдээ өмөрөөд аав руу шууд залгангуудаа өө чи одоо болоо ингэж хүүхдийнхаа нэр хүндийг доош унгаагаад бол гэд тэг залгачиж арай гэж гайгуулсан. За зүгээр энэгээр дуусаагүй заяа. Роккиг яг амжилтанд хүрсний дараа болохоор бас нэг зүйл тохиолдсон. Энэ өмнө та бүхэн мэдэн штэ насан туршийн кинонд тоглолцсон гэдэг. Насан туршийн кинонд тоглож ирсэн тэр компанийн захирал нь залгангуудаа өөй чи яг одоо над руу маш их хэмжээний мөнгө шилжүүл. Хэрвээ тэхгүй бол би чиний энэ насан туршийн киногч олон нийтэд ил болгоно шүү гэж сүрдүүлсэн. Тэгсэн чи Рокки болохоор хүсвэл хамаагүй бүгдийг ил болгосон ч болно. Тэгсэн ч би чамд $2 ч өгөхгүй гэж өөдөөс нь залгаж хэлсэн байна. Тэгээ мэдээж энэ кино олон нийт дээр нэг зөвхөн мөнгө авахгүй сүрдүүлсэн учраас тэр нь бол олон нийтэд бол тараагүй. Тэгэл өнгөрсөн тэр яриа бол. За тэгээд энэ мэдчлэн Роккиг үзий ядсан хүмүүс амар гачирсан. Тэгээд ялчгүй Рокки 2-ыг хийх болоод зохиолоо бичсэн байгаа. Яг тухайн үед нэг азар гачирсан мэтсэн гээд тухайн үед гинт од болцсон болохоор жоохон амар хэцүү байсан байхгүй хүмүүсийн дарамт янз бүрийн юм ирээд. Тэг тэр амьдралаа оруулаад Рокки 2-ын зохиолыг бичсэн. Рокки дээрцэндээ нэг ямар ч сургаггүй байсан бокс ч ядуу бокс ч гинт дэлхийн аваргыг ялдаг тий. Ялдаг ч дэлхийн аваргыг баг ялангаа шахдаг, шахаад төгсдөг. Рокки 2 дээр болохоор тэрний үргэлжлэл болоод яг үүндээ тэр тоглолтын дээр болохоор дэлхийн аварга тэр нэг Аполло Крид ялсан ч тэрний дараагийн анги дээр болохоор хүмүүс болохоор Роккиг ялсан. Чи бол жинхэнэ аварга биш мэш гээд Аполло Крид рүү айгу дийлсэн мессежүүд ирж байгаа байхгүй. Гэсэн чи Рокки болохоор өөрөө амар нэр хүндтэй хүмүүст алдартай болсон ч хүмүүс болохоор яг Роккиг зүгээр энэ бас нэг азны нөхөр байсан юм биш үү гэж хүлээж авах байл та тий. Тэр үеэс ахуулаад Рокки жоохон уналт эхэлсэн байгаа байхгүй. Гайгүй өсчлөө гэж бодсон чи эсэргээрээ жоохон унаал. Тэгэл ялчгүй сүлийн мөчөд өөрийнхөө боксыг тоглохоор болвол тэгээ дээрэс нь ихнэр нүртэлж ирмсэн болж таараал тий. Тэгээд хамгийн сүүлд Аполло Кридтэй тулдаж ялж албан ёсоор авраг болдог. Энэ бас маш гоё кино. Тэгээд Рокки нэгтэйгээ баг дүүцгэр хэмжээний баг илүү гарахаар хэмжээний тим амжилт үзүүлсэн. Тэгээд одоо хүртэл хүмүүс Рокки 1 2-ын аль нь илүү вэ гэхээр Рокки 2 илүү, Рокки 1 илүү гэж ярих хүмүүс байдаг. Тим хэмжээний гайхалтай болж чадсан. Гэвч та бүхэн мэдэн штэ. Ямар нэгэн гоё кино амжилт амар амжилт олсон киноны 2 дугаар ангийн хийх нэлээд
риск өндөртэй. Ягаад гэвэл 2 дугаар анги нь муу болчвол тэрнийхээ өмнөх одоо киногч бүр ингээд гутаачих боломжтой. Жишээ нь одоо түрүүний Joker биш үү те. Joker нэг амар амжилттай болсон чи хоёр болохоор нэг тийм амжилттай болоогүй. Тэгсэн чи хүмүүс одоо нэг ч гэсэндээ нэг сонирхол болцоо байгаа сте. Яг энэтэй адилхан 2 дугаар ангийн яг дүүцэх хэмжээний биш юм ахад яг 60-70% та хэмжээний гайгүй хийхгүй л бол энэ кино бүр фейлдэх магадлал айгүй өндөр байсан. Тэр рискийг үүрэн байран хийгээд тэр нь бүр гайхамшигтай амжилт үзүүлсэн. Тэгээ тэр Joker Rocky 2-оор дамжуулаад ялцчгүй манай Stallone-гийн хувьд гэх юм бол өөрийгөө гайхамшигтай жүжигч. Энэ бол авьяас цэвэр авьяас зохиолоо бичээд найруулга хийгээд өөрөө гол дүрдэн тоглоно. Энэ бол цэвэр авьяас гэдгээ бол харуулсан. Тэгээд тухайд Rocky 2-оор дамжуулаад маш их мөнгө олсон. За тэрний дараа бас нэгэн гайхалтай дүрд тоглох боломж олсон. Та бүхэн мэдэх бах те. Stallone-ыг ганцхан киногоор нь дүгнэх бол онцгүй шүү дээ те. Гол кино гэх юм бол Rambo гэдэг нэртэй кино. Rambo бүгд үдчихс бах те Rambo. Rambo гэдэг кинон дээр тоглох болоод тэгээ тухайн үед энэ кино ямар учраас хийгдэж байсан кино гэхээр Rambo гэдэг одоо киноны гол дүр нь болохоор юм дийлчшгүй тийм одоо төгс гэх юм амар тийм айрамд аль паасан цэргийн талаар гардаг шүү дээ. Тэнгүүд яг анх хийжсэн тэр кино зохиол нь ямар очтой гэхээр Вьетнамын дайн дуусны дараа эргэж ирсэн цэрэг тухайн үеийн тэр Вьетнамын дайны драма тэгээ дээрээс нь цуг байлж явсан одоо нөхд нь өөд болцсон өөрөө ганцаар амьд үлдсэн ч гэдэг юм уу. Тэр драмага яаж одоо төсвөрлж байгаа нэг юм дээр яаж амьдарч байгаа тэрийг харуулахыг гол зорилго болсон. Тэгтэл сүүл рүүгээ ингээд Rambo чинь янз бүр болсон шүү дээ тий. Тэгээд тэр киног анх хийж бүтээгээд Rocky өөрөө эхэлж үзсэн байгаа байхгүй. Олон нийтэд хүрэхээс өмнө тэгсэн чинь Rocky бүр гайхаад тэгээ нулимсны хүртэл гоожоод тэр нь баярлсан уу гэхээр үгүй. Ямар муу кино вэ? Энэ киног олон нийт гаргах юм бол миний нэг арай гэж Rocky-гоор од болсон тэр юм маань дуусчих юм биш тэгээд. Дуусчих юм биш гэж бодоод тэгээд маш их мөнгө зарж нөгөө киногоо 90 хэдхэн минут болгож катлсан байна. Тэгэд Rambo дээр гардаг нэг гоё хэсэг байдаг байхгүй юу? Тэр болохоор яадаг вэ гэхээр уйлаад ингээд нэг цагдаатай ингээд өөрийнхөө дээдлийнхаа алхагчд нь ирээд тэгээд уйлаад ингээд ярьж байгаа хэсэг байдаг байхгүй. Тэр нь болохоор нэг өөрийн тэр нэг драма тэгээд дайнаас бужраад ажил олдохгүй тэгээд тиймэрхүү байдлаа ингэж харуулж байгаа хэсэг. Тэнд болохоор витамин дайнаас эргэж ирсэн тиймэрхүү цэргүүд нь болохоор тэр киног үзээд амар уйлсан юм байлээ. Тэгээд ялчгүй жинхэнэ амьдрал дээрсэн витамин дайнаас эргэж ирсэн хүмүүс яг өөрийнхөө амьдрал руу яг нийгмийнхээ амьдрал руу орж чадахгүй газ яг бас дайны тэр маш олон хүн алсан тэгээд дээрэс нь олон нөхд нөхсөн тэр драма тэр сэтгэлзүүд нь одоо хүртэл үлдсэн байгаа даахгүй. Тэгээд яг Rambo-гийн кино зохиол дээр болохоор ягаад тэр киног 93 минут болгож катлсан бэ гэхээр яг кино зохиол дээр болохоор Rambo үхдэг байхгүй юу? Үхээд тусдаг. Тэгсэн чинь юу нөгөө нэг травматай тэр дайнаас гач ирээд травматай ирсэн цэрэг маань уг нь тэр кинод ингээд өөрийнхөө травмаг ялан дийлээд сүулт нь ингээд амьд үлдэхээр төгсүүл айгуу гоё шүү дээ тий. Тэгсэн чинь үхчихээр ингээ эцсийн травматай явж байгаа ингээ үхчихэж байгаа мө гэсэн тийм айгуу муухай төгсгөлтэй болгочихоор айгуу онцгүй учраас тэрийг өөрөө Stallone-ы хасаад автоматар хүлхгүйгээр амьд үлдээхээр тийм нөхцөл байдлаар хийсэн байна. Тэгээд энэ кино мэдээж зэрэг амар ашиг болсон. Тэгэд энэ кино Rambo зүгээр нэгээр дуусах байсан чинь Rambo 2, 3, 4, 5 анги гарсан. Яг хөө сүүл рүүгээ нэг нь болохоор яг иймэрхүү нэг драма тэр нэг дайнаас эргэж харуулсан ч хоёр дахь нь болохоор төгс цэрэг те тийм гайхалтай тийм хүч чадалтай цэргийн юг 2 3 4 5 ингээ харуулж авчдаг. Тэр ч Rambo 5 хүртэл гарсан те. Тэгээ энэ мэтчлэн гайхалтай үйл явдлууд тохиолдсон. Гэвч Rambo-гоор амжилт болоод, Rocky-гоор амжилт болоод олон нийтэд хинч Stallone гэдэг жүжигчний нэрийг одоо мэдэхгүй хүн байхгүй болсон. Тэгээ дээрэс нь маш их мөнгөтэй болсон энэ үед нь нэгэн бас онцгүй хэрэг гачирсан. Яасан бэ гэхээр эцэг ондоотой өөрөөс нь 18 насаар дүү нэг охин дүү байсан байхгүй. Тэр охин дүү нь болохоор намайг Stallone байнгын хүчрхийл дунд байж зодддаг байсан гэж худлаа тийм мэдүүлэг өгөөд тэгээд тэр нь ингээд олон нийтээр хит их ингээд хурцвал арай гэж тэр амжилт болсон тэр алдартай жүжигчний одоо карьер нь дуусчих واخгүй. Тэгэд энэ дээр болохоор дүүтэйгээ чи яагаад наваа ингэж худлаа хэлж байгаа мэдэлж байгаа яаж байгаа ээж байгаа ингэж айгүй ярилцсан. Гэсэн чи дүү нь юусоо зөвшөөрөөгүй. Тэр ч бодгоо ээж нь дүүгийнхэн талаар хэлсэн байгаа واخгүй. Наа хүүхэд чинь харт амих мансууруулах мансууруулах эмний тийм одоо бүр донтолтой. Тэгээ тэрнээсээ болоод тэр мансууруулах эмээ авахын тулд юу ч хийхээс буцахгүй тийм хүүхэд уус наач худлаа ярьж байгаа гэж ингэж мэдүүлэг өгсөн чинь дүүн шүүхтэх гэдэг байгаа байхгүй. Тэр ч бодгоо надад бүр ингэж битсэн юм одоо хуурцаг хүртэл байгаа гэж худлаа хэлээд. Тэгэд Rocky өөрийнхөө нэг менежер энтертэйг амар сайн ярилцаад киноны компани пантай амар сайн ярилцсан ч
яг яалтчгүй тэр дүүн болохоор амар их бүр хэдэн сая доллар Рокиго одоо хүртэл олж ирсэн баг бүх мөнгөний хэмжилж байгаа байхгүй. Надаа энэ мөнгийг өг гээд. Тэгээ компани ярилцсанаас нь карьераа дуусгахгүй тулд дүүдээ тэр мөнгийг өгөхөөсөр аргагүй болсон. Тэгээ дүүдээ тэр мөнгийг өгөхөөс гадна заяа. Жил бас болоогүй баг $200,000 шахуу жил тэр мөнгийг өгөх ёстой. Тэгээ дүүн ерөөсөө юу ч хийхгүй тэгээд амьдраад насан туршдаа бүр мөнгөтэй зүү юу ч хийгүйгээ жоо мөнгөтэй болчих тийм байдлаар гэрээ байгуулад тэрийг тэгээд өгөхөөр зөвшөөрсөн. Гэсэн ч карма гэж байдаг гэдэг шиг дүүн 40 гараад уушхны хорт хавдраар харамсалтайгаар өөд болсон. Өөд болох үед хичнээн их мөнгө байсан ч тэр нь ямар ч нэмэр болоогүй. За дүүн яг өөд болох тэр жил нь Сталлонид нэгэн харамсалтай зүйл тохиолдсон байна. Энэ юу болсон бэ гэхээр Rocky 5 дээр 5 хүн үдчихсэн баг те. Тэрэн дээр тоглодог хүүхэд нь болохоор Сталлоныг яг жинхэнэ хүүхэд нь аахгүй. Тэрэн дээр Rocky 5 дээр яг өөрийнхөө жинхэнэ хүүхэдтэй тоглосон. Тэр хүн нь болохоор 36 насндаа харамсалтайгаар өөд болсон. Тэгээ эхлээд тэрний болохоор нэг мансууруулах юм хэрэглэснээс болоод өөд боллоо гэсэн чинь тим бол бас байгаагүй өөр шалтгаанаас болоод өөд болсон юм байлээ. Тэмцэж ямар ч аав хүн хүүхдээ алдна гэдэг бол бүр амар хэцүү зүйл тийм үү. Тэгээ тэр травманаас болоод бас нэлээд хэцүү зовсон. Тэгээд яг үнэндээ болохоор Рокид 2 эрэгтэй хүүхэд байсан. Тэр Rocky 5 дээр тоглодог хүүхэд тэрнийх нь дүүн бас нэг хүүхэд байсан. Тэр дүүн болохоор ягаад нэг олон нийтэд гардаггүй вэ гэхээр аутизмтай тийм хүүхэд байсан байгаа байхгүй. Тэгээ тэр аутизмтай гэдгийг мэдснээс хойш их нэртэйгээ ерөөсөө нэг ганц 2 жилийн дотор салахаар болсон баг. Тэр хүүхдийн асуудлаас болоод штэ. Тэгээ эхнэрээсээ салаад удаагүй байжгаад тэр хоёр бас буцаж ивлэрээд ахаад гэрэлтэд батлуулсан. 2 удаа гэрэлчлээ гэсэн үг штэ. Тэгээ мань хүний хувьд гэх юм бол тэгсэн ч нэг хагарсан шил хичнээн ахиж наасан ч буцаад ингээд хагардаг гэдэгтэй адилхан тэр хоёрын харилцаа бас удаан яваагүй буцаж гэрэлсэн ч ахаа салцсан. Тэгээ манай өнөө яг хөө эхнэрээс салцсан тэгээд хүүхэд нь өнгөрцөн мэдээж жоон сэтгэл зүйн асуудалтай байгаа шүү дээ. Тэгээд 40 хэдэн наснда ресторанд ингээд хоол идэхгээ очсон байжгаад одоогийн эхнэртэйгээ таарлсан байгаа байхгүй юу. За тэгээд тэр эхнэрийгээ болохоор анх хараад анхны хайрцаар шууд дурлсан гэж байгаа. Тэгэл дурлаад нөгөө хоёр чинь маш хурдан хоорондоо дотносоол тэгэл үерхээл гэрэлж мэрлэхээр болоод тэг 3-3 охин төрүүлсэн. 3-3 охин штэ. Тэгэд хамгийн бас сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр хинх одоо аав нь амар царайлаг, ээж нь амар царайлаг модель ч гэдэм үү те. Одоо яг тийм нэг аав нь амар царайлаг жүжигчин, ээж нь амар царайлаг модель бас жүжигчин ч гэдэм үү. Тиймэрхүү хосууд Холливуд амар их байдаг штэ те. Гэхдээ тэдний хүүхдүүд нь яг аав ээжтэйгээ харьцуулахад тийм царайлаг биш ч байдаг юм уу те. Яг аав ээжийн хэмжээнд дүүцэхээр тийм гой зүс царайтай биш байдаг юм уу те. Эсрэгээрээ байх тохиол амар их байдаг. Гэвч Сталлоныгийн тэр 3 охин нь болохоор амар царайлаг 3 охин. Тэгээ одоо хүртэл Instagram дээр бүр амар од заяа. 2 охин сая 700,000, сая 400,000 тэр дагагчтай. Тэгээ нэг охин нь болохоор одоо 900 хэдэн мянган дагагчтай. Тэгээ амар од. Тэр гэр бол бүр амар алдартай яаж хат. Тэгээ 3 хөөрхөн охинтой гэдэг үднэс Сталлоны ч бас алдартай. Тэгээ энэ хоёрын харилцаа юм 3 хөөрхөн охинтой амжилттай болсныг бол бас үгүй. Нэг хэсэг бас жоохон токсик харилцаатай байгаад салахаар бүр баг болоод тэгэд яасан бэ гэхээр Сталлоныгийн хувьд гэх юм бол эхнэрийгээ ингээд өөрийнхөө мөрөн дээр зургийг ингээд шивүүлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь эхнэртэйгээ муудалцаа тэр харилцаа нь муудснаас болоод тэр зурга гөлөг болгож өөрчлөөд тэгээд буцаад эвлэрээд тэгээд буцаад нийлцсэн байгаа. Одоо салж малаагүй. Тэгээд одоо яг хөө тэгээд буцаад гөлгөө хахад эхнэрээ болголтой шүү дээ. Тэгээ нэг иймэрхүү бас сонин зүйл байна. Тэгээд яг хөө энэ хүний хувьд гэх юм бол 100 эрттэй IQ-тэй амар өндөр IQ-тэй та бодоод үзэлтэй зүгээр зөвхөн жүжиглэх биш өөрөө кино зохиолыг бичээд найруулна гэдэг чинь хэр баргийн хүний хийхээр зүйл биш байхгүй юу? Ийм гайхамшигтай нэгэн бас лежендийн талаар ярьж өгсөн та бүхэнд баяртай байна. Тэгээд энэ бичлэг та бүхэнд багчсан таалагдсан бол манийга бас лайка дараад subscribe хийхээ мартуузай. За олон юм ярилцгүй хэдүүлээ. Энэ бичлэг энэ хүргээд дуусгацгаая. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.